сайн байна. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За Canva хаг хичээлийнхаа ээлж дугаараар вебсайтныхаа 2 дахь секшнийг бүгдээрээ өнөөдөр хийцгээе. За миний хувьд бол одоо яг нэг юу яадаг тийм ээ, сургалтууд зардаг. За миний гол 3 сургалт бол Affiliate Academy, за e-commerce, Expert-ийн бизнес гэсэн юм 3 гол сургалтыг одоо голчлон заадаг байгаа. За тэгэхээр би сургалт зардаг учраас энэ чинь сургалтаа оруулсан байна. Та одоо үйлчлэгээ үзүүлдэг гэж ялна шүү дээ. Тэгэх юм бол энийгээ services гэдэг тийм ээ. Ямар нэгэн одоо зөвлөгөө өгдөг эсвэл мэргэжлийн үйлчлэгээ үзүүлдэг янз бүрийн одоо юмнууд байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр та хувь хүний зүгээс одоо ямар үйлчлэгээ үзүүлдэг юм бэ хүмүүст гэдгийг энэ чинь бичнэ. За тэгээ би болохоор нэг юм 3 байгаа учраас одоо 3 сургалтын дээр ингээ оруулчлаа. За энийг яаж эхнээс нь яаж хийх вэ гэдгийг үзүүлье. За өчигдөр бид нар яг энийг хийгээд дууссан байна. Нэг ингэж хийсгээд болсон баа. За тэгээ яг бид нар би хэлсэн тийм ээ. Ямархуу цэнхэр өнгөтэй хувцас өмсчүүл бас илүү гоё харагдах юм байна гэдэг энийг оруулсан байгаа. За энийг одоо арилгачаа. За тэгээд юу яа. За одоо ингэ дараагийнхаа 2 дахь хувцсыг нээж тийм ээ цааш нэрнэ. За энэ дээр энийгээ бид нар өнгийн бол яг нь тас хараар ингэж юу яа. Бүр ингэ контрасттай тийм ээ. За тэгээд та энэ дээр яг ингэ нөгөө юугаа оруулаад за энийг авчираад ячиж болно. Ер нь бол нөгөө юунуудаа жил фонднуудаа яг ингээд нэг фондоор явъя гэх юм бол энийг шууд ингээд копи хийгээ явуулчиламар. За энэ дээр би болохоор одоо сургалтаараа л явчих. Та нар болохоор энэ чинээс юу гэд яачиж байна шүү дээ. Үйлчлэгээ services гэж бичиж байна. За тэгээд элемент рүүгээ очиж жоод ингээд энэ дээр ингээд дөрвөлж 3 за дөрвөлж авчих тийм ээ. За ингээд за тэгээд энийг ингэж гурвал ингээд аваад за тэгээд голд нь оруулаад ингээд энэ дээр яг нэг үйлчлэгээнүүдээ ингээд оруулчих болно. За тэгээд артталт нь бол яг нэг тэгэхээр клов оруулаад за яг би танд энэ болохоор бол ингээд их гоё юу байсан баас ингээд нэг юм тоёо оруулсан юм шиг ийм гоё эффект үлээ. За би тэгээд энийг та бүхэнд бас яаж аваад ашиглажуулах зүгээр юм байна гэж би бодож яаж оруулахын зааж өгье. За нэгэ даблтчих тийм ээ. За энийг арилгаад за тэгээд юу яач дизайн руугаа орно. Дизайн руугаа ороод за тэгээд темплетүүд байгаа энэ дотор янз бүрийн темплетүүд. За тэгээд энэ темплетүүд дотор хойд нь болохоор төлбөртэй юм байна л да. Тэгээд энэ дотор хоёрын бол ямар боломж байна гэхээр жишээ нь энэ темплетийн надад яг энэ нь таалагдчих байгаа хгүй. Сая энэ 3 юу авсан нь. За тэгэхээр replace the current section гэдэг. За тэгээ яг энэ яг ийм гоё боломж аа. Яг энийг бол ингээд бид төлбөргүй юм дотроос нь хаагаад элемент дотор нь хаагаад олсонгүй. За ямар ч хэсэн бол яг энэ 3-ыг ингээд энэ 3 дээр ажиллаад үз. Энэ 3 бол надад ингээд юм тоёо оруулаад гоё санагдаад байгаа. За тийм болохоор энийг арилгаад хэдүүлээ энэ 3-ыг авчи тийм ээ. За артлынх нь нөгөө нэг энийг туяа биш үү? За энэ туяаг нь бас бид нар юу болчих болно. Энэ болохоор юм ногоон туяатай байгаа байхгүй юу? За тэгэх юм бол бид нар edit рүүгээ орж жоод за тэгээд энэ дуу тоон гэд тийм ээ. За тэгээ энэ дээр custom гэдгийг дараад энэ хоёр өнгийг хоёулангийн нөгөө өөрийнхөө энэ өнгөтэй адилхан болгох хэрэгтэй. За энийг дараад за тэгээд энэ хараа энэ pointer-ийн нэштэй ингээд дарахгууд чинь ингээд нэг юу орж байна. За ингээд энэ өнгөн дээр очиод ингээд клик дарангууд энэ маань юм гоё ингээд энийг шиг юм гоо цэнхэр туяатай болчихж байгаа. За тэгэх юм бол бусдыг бас яах нь юм цэнхэр туяатай болохын тулд энийгээ дараад энэ дээр ингээд хуулчихна гэсэн үг. За ингээд яах нь ингээд энэ 3 маань гуруулаа энэ шиг одоо манай нөгөө юу байгаа штэ. За энийг бас нэг жоохон том фондоор оруулчих. За чүүд бас жижигхан болгочихвол цэвэрхэн байна. За ингээд яг нь бид нар энэ дээр 3-гаа бол гуруулангийн ингээд өөрийнхөө юм цэнхэр туяатай болгочлоо. За тэгээ энэ дээр би болохоор нэг 3 сургалт оруулах гэж байгаа хүн биш сургалт оруулах гэж байгаа учраас хоёроо очино. Өнгөрөөгөө очижоод энийгээ дарчаад энэ өнгөө ингээд дарчих. За тэгэнгүүт чинь да юм болчихно. За тэгээ энэ дээр бид нар нөө сургалтаа шинэ бол тань өөртнийхөө юмнуудыг тавин. За би болохоор нэг Affiliate Academy сургалтаа тавьчих.
За энэ дээр нь бас нэг e-commerce-ийн төр өвчлсөн сургалтаа тавьчих. E-commerce. За энэ дээр нь болохоор экспертийн бизнес тааш та тийм ээ. За тэгээ энэ дээр нь Affiliate Academy-ийнхаа нэг icon-ыг тавья. За энэ дээр нь би нөгөө сая ингээд icon-ууд хайж агаад энэ 3 icon болсон. За эхлээд Affiliate гэдэг дээр нь ийм нэг долларын зурагтай юм icon аа. За энэ цагаан болгочтой. За e-commerce дээр нь болохоор ийм нэг троллитэй тийм ээ юм яасан байгаа. За энийг бас цагаан болгочих. За экспертийн бизнес дээр нь болохоор ингийн зурагтай юм явсан байгаа. За энийг бас бид нэр цагаан өнгөтэй болгоод даралж тийм ээ. За тэгэл ингээд тэгээ хан дээр нь бид нэг юунуудаа бичин. За би эхлээд би Facebook энэ чинь хитрхи их болчих юм бол энэ чинь юу лээ нөгөө текст нэх болчих юм бол энээс юу гараа явчихна. За хитрхи баг байхан бол ингээд жоох нарийнхан болчихно тийм ээ. Тийм болохоор би яг ChatGPT-гээс за тэгвэл 140 өсөлттэй одоо тийм ээ юу яатгаа e-commerce-ийн топ хичээл сургалтын талаарх тийм ээ 140 характертай юм short description бичиж өгөөч гэсэн чинь ингээд бичиж өгсөн байгаа. За тэгээ би энэ дээр оруулсан учраас чинээс авчи. За ингээд бид нар хоёр дахь одоо өөрийнхөө үзүүлдэг үйлчлэгээ ямар сургалтын талаар мэдээлэл ингэж авахтаж оруулах нь тийм ээ. За ингээд энэ хичээлээ дуусгая. Тэгээ маргааш усны дараагийнхаа одоо about me гэдэг өөрийнхөө танилцуулгыг маргааш хичээл дээр яаж оруулах та бүхэнд үзүүлнэ. За ингээд энэ хичээлээ дуусгая. Баярлалаа.